Сайн байцгаана уу хүүхдүүд. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Содордом сургуулийн бага боловсролын багш Ямтар байна. За өнөөдрийн хичээл маань 3 дугаар ангийн монгол хэлний богинохон нөхөрлөл сэдвийг сургуулийн маань Эрдэм секцийн багш нар бэлтгэсэн байна. За хичээл бэлтгэх зүйлс монгол хэлнийхээ ном 87 дугаар хуудсыг дэлгэх дэвтэр ал үзгээ гаргаарай. Хичээлээ бэлтгэх зүйлийг гаргасан бол одоо бүгдээ хичээлдээ оръё. За энэ хичээлийн маань суралцсан зорилт бол уншсан үлгэр өгүүлэлдэх Баатрын үйл хөдлөлийн учир шалтгааныг тайлбарлах. За хичээлийн маань зорилго бол Баатрын үйл явдлыг хөөж унших, уншсан зүйлээ ярилцах, тодруулсан асуулт зохиох. За богинохон нөхөрлөлийг одоо багштайгаа хамтдаа уншаад явъя. За бүгдээрээ дэвтрээ нэгээд хичээлийнхээ сэдвийг дэвтэртээ тэмдэглээрэй. За богинохон нөхөрлөл их маань 4 хэсэгтэй байгаа. 4 хэсгээс бүтсэн байгаа. За та бүхэн ном дээрээсээ бас сайн хараарай. За хамтдаа уншицгаая. Нэгэн модны ёроолд мануул, дорог, харах гурав амьдардаг. Модны дээр нэг уйл шувуу амьдардаг байжээ. Уйл нь мануулаас айдаг, дорог нь мануул уйл хоёроос айдаг. Харах гурвуулангаас нь айдаг байжээ. Нэг өдөр мануул модны дор тавьсан анчны торнд орчихжээ. Мануулын торнд орсныг харсан харах ихэр баярлан дуулж бүжиглэж барлаа. Дараа нь дорог уйл хоёр ирж хөөргөн баясаж буй харахыг харжээ. Харах тэр хоёрыг хараад намайг барьж идэхэн гэж өгтөл ай. Тэгээд яахаа бодож гин. Энэ хоёр намайг отож байгаад барих тул нүхэндээ орж болохгүй гэж харах сэтгэв. Мануул миний дайсан боловч одоо ганцаараа тэгээд ч торнд орчихсон. Харин уйл дорог хоёр хамтдаа байгаа. Хоёулаа миний дайсан гэж харах сэтгээд тэр даруй амиа аврах ажиллагаа хэрэгжүүл. Тэгээд азаа туршиж мануулын торнд орчихжээ. Мануул харахыг тэр дорн эдхийг завдтал харах үгүй. Намайг эдхээ азна. Намайг амьд үлдээвэл би торыг хурц шүдээрээ тас хазаж чамайг авна. Мануул торноос яаж харъя да хэмээн бодолд автаж байсан тул харахыг эдхээ азна. Дорог уул хоёр нөгөө хоёрыгоо торнд орсныг хараад яваад өгчээ. Харах торыг мэвж таслан хоёул чөлөөтэй болов. Харах тэр даруй нүхэндээ шурглаа. Мануул маргааш нь харахтаа уулзахаар эртэл харах чи миний дайсан болохоор би чамтай уулзахгүй гэд нүхнээсээ гарч ирсэнгүй. Чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ? Бид хоёр өчигдөрхөн л найз байсан шүү дээ. Бид хоёр төр зүүрэн л найз болсон юм. Би чамайг торноос гаргасан. Чи намайг өөхөх аюулаас аварсан. Тэгвэл бид найз юм байна шүү дээ. Үгүй. Дайснууд хизээч дайсан хэвээрээ байдаг. Нөхөрлөл бол төр зуурыг. Тиймээс урдын адил амьдарцгаая. За, ихээ бүгдээрээ хамтдаа уншчлаа. За, богинохон нөхөрлөл. За, модон дээр сууж байгааг нь уйл шувуу. За, зүүн гар талынх нь мануул, баруун гар талынх нь дорог, хамгийн наан байгаа амтан бол булган юм. За эдгээр амьтад
хэн хэнээсээ айдгийг та багш нь тодруулж өгөө. За уйл шүү. За сумаар тодтогоод өгсөн байна. Мануулаас айдаг. Тэгвэл дорго юу юунаас айдаг вүлээ? Сэргэн санаарай. Дорго нь мануул мөн уйлээс айдаг. Тэгвэл хулган ямар амьтнаас айдаг? Тодорхойлъё. Хулган мануулаас айдаг. Мөн уйлаас бас доргоноос айдаг. За багш нь яцгаан мэдээлэл өгье. За харах хулгантай төстэй, хурдан үрждэг, хурц шүдтэй, мэрэгчин амьтан. Ус болон өндрөөс амьд гарч чаддаг амьтан. За мануул хээри муур, тэжээвэр муурнаас том, өнгө шарав тархан бидэртэй ийм амьтан байна. Харин уйл шүү. Нүд том, хошуу махир, шүн дуугарн явдаг махчин шүү. Дорго суусрын язгуурын хөхөөр өсөх араатан ойд оршдог, өвөл ичдэг ийм амьтан байх нэ. За одоо бид нэр зохиолын Баатрын үйл хөдлөлийг хөөж уншин тодруулсан асуултанд хариулцгаая. За багш нь та нартай асуултаа бэлдсэн байгаа. За нэгдүгээр асуулт. Харах юуны учир баярлсан бэ? За юуны учир баярлсан үйл хөдлөлийг хамтдаа хариултыг олцгоё. За хариултыг олохын тулд бид нэр уншсан ихээ сэргээн санах байгаа. За сэргээн санахын тулд бүгдээрээ нэгдүгээр хэсгийг дахин хамтдаа уншъя. Нэгэн модны оролд мануул дорго харах 3 амьдардаг. Модны дээр нэг уйл шүү амьдардаг байж. Уйл нь мануулаас айдаг, дорго нь мануул уйл хоёроос айдаг. Харах гурвуулангаас нь айдаг байжээ. Нэг өдөр мануул модны доор тавьсан анчны дорнд орчихжээ. Мануулын дорнд орсныг харсан харах эхэд баярлан дуулж бүжиглэж харлаа. За асуултаа тэмдэглэж авсан байх. За асуултын маань хариулт нэгдүгээр хэсгийн хамгийн сүүлийн өгүүлбэрт оршиж байгааг та бүхэн анзаарсан байхаа. За асуултаа тэмдэглээд аваарай. За та нар юу гэж бодож байна? За миний бодлоор мануул торонд орсон учраас харах баярлсан. За та нарын бодож байгаатай санал нийлж байна. Байгааг тунгаан бодоорой. За хариултаа тэмдэглээд аваарай. Мануул торонд орсон учраас харах баярлсан. Сайн тэмдэглэж авсан байх. За тэгвэл хоёрдугаар асуулт. Харах яагаад амиа аврах ажиллагаа хийхээр болсон бэ? За асуултаа тэмдэглэж авъя. Харах яагаад амиа аврах ажиллагаа хийхээр болсон бэ? Бид асуултанд хариулахын тулд мөн ихээ эргэж харах байгаа. За хоёрдугаар хэсгийг хамтдаа уншъя. Уншсанаараа бид асуултынхаа хариултыг ихээсээ олно. За дараа нь дорог уйл хоёр ирж хөөрөн баясаж буй харахыг харжээ. Харах тэр хоёрыг хараад намайг барьж идэхнэ гэж үхтэл ай. Тэгээд яахаа бодож гин. Энэ хоёр намайг отож байгаад барих тул нүхэндээ орж болохгүй гэж харах сэтгэв.
Мануул миний дайсан боловч одоо ганцаараа. Тэгээд ч торнд орчихсон. Харин уйл дорох хоёр хамтдаа байгаа. Хоёулаа миний дайсан гэж харах сэтгээд тэр даруй амиа аврах ажиллагаа хэрэгжүүл. За асуултаа уншаад хариултыг нь олцгоо. Олоорой хүүхдүүдээ. Харах яагаад амиа аврах ажиллагаа хийхээ болсон бэ? За хариулт маань хамгийн сүүлийн өгүүлбэрт байна. Мануул миний дайсан боловч одоо ганцаараа. Тэгэж торнд орчихсон. Харин уйл дөрөг хоёр хамтдаа байгаа. Хоёулаа миний дайсан гэж харах сэтгээд тэр даруй амиа аврах ажиллагаа хэрэгжүүлв. За энэ яагаад амиа аврах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн юм бэ? Харахын уйл дорог хоёр айлгадаг учраас амиа аврах ажиллагаа хэрэгжүүлсэн байна. За мөн хариултаа тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. Уйл дорог хоёр айлгадаг учраас. За 3 дугаар хэсгийн асуултыг тавихын өмнө хичээлийнхээ зорилгыг сэргэн саная. Баатрин үйл явдлыг хөөж унших, уншсан зүйлээ ярилцах, тодруулсан асуулт зохиох. За тодруулсан асуултыг багш нь урдаас бэлдсэн учраас бүгдээрээ хариултыг хамтдаа олох ёстой. За асуулт 3. Харах мануул хоёрын хийсэн үйл хөдлөл ямар ялгаатай вэ? За энэ асуултыг хариулахын тулд бүгдээрээ хичээлийн өмнө уншсан богинохон нөхөрлөл ихэнхээ 4 хэсэгт гарсан зүйлийг сэргээн санах хэрэгтэй байгаа. За багш нь энд 3 дугаар хэсгийг оруулж өгсөн байна. Тэгээд азаа туршиж мануулын дорнд орчихжээ. Мануул харахыг тэр дор нь эдхийг завдтал харах үгүй л. Намайг эдхээ азна. Намайг амьд үлдээл би торыг хорт шүдэрээ таасгацж чамайг авна. Мануул толноос яаж гарыг да хэмээн бодолд автаж байсан тул харахыг эдхээ азна. Дорог уул хоёр нөгөө хоёроо торнд орсныг хараад яваад өгчээ. Харах торыг мэрж таслан хоёул чөлөөтэй бол харах тэр даруй хүндээ шурглаа. За харах мануул хоёр харах мануул хоёрын хийсэн үйл хөдлөл ямар ялгаатай вэ? За мануулын хийсэн үйл хөдлөлийг багш нь бэлдсэн байна. За та бүхэн тэмдэглэж аваарай. Хүүхдүүд минь тэмдэглээд авъя шүү. За харах 1 2 3 4 дугаар хэсэгт ямар үйл хөдлөл хийснийг багш нь уншиж өгье. За 1 дугаар хэсэгт уйл, дорог бас харахыг айлгадаг хоёр мөн торнд орчихсон байна. 2 дугаар хэсэгт мануул үйл хөдлөл оролцоогүй. 3 дугаар хэсэгт харахыг эдхийг завдсан чөлөөтэй болсон. 4 дугаар хэсэгт харахтай уулзахаар ирсэн, харахтаа ярилцсан байна. За тэгвэл харахны хийсэн үйл хөдлөлийг бүгдээрээ харъя. 1 дугаар хэсэгт баярлсан, бүжгэлсэн, дуулсан. 2 дугаар хэсэгт амь аврах ажиллагаа хэрэгжүүлсэн. 3 дугаар хэсэгт торнд орсон, харах хэлсэн, торыг мэрсэн, нүгэндээ шургасан. 4 дугаар хэсэгт харах мануултай нөхөрлөхөөс татгалзсан. За
За бүгдээрээ тэмдэглээд аваарай. За энэ хоёр зохиолын бааtruуд маань юугаараа ялгаатай бүгдээрээ сайн харж байгаа. Багш нар ялгааг нь хэлж өгөх оронд та бүхэн тэмдэглээд мөн давхар сонсоод яваарай. За 1-р хэсэгт мануул уул дорог бас харахыг айлгадаг. Мөн торонд орчихсон байна. Тэгвэл харах ямар үйлдэл хийсэн бэ? Тэр баярлсан, бүжиглсэн, дуулсан. Энэ хоёрын дунд ямар ялгаа байгаа вэ гэхээр харахны хувьд том дайсан бол дорог, мануул мануул торонд орсныг хараад харах, баярлсан, бүжиглсэн, бас дуулсан байна. 2-р хэсэгт мануул оролцоогүй юм байна. Оролцоогүй. Харах 2-р хэсэгт амиа аврах ажиллагаа хэрэгжүүлсэн. За 3-р хэсэгт мануул харахыг гэдгийг завдсан, мөн чөлөөтэй болсон. Харин харах торонд орсон, мөн хилсэн, торыг мэрсэн, нүхэндээ шургасан. Энэ хоёр ямар ялгаатай вэ? Харахыг гэдгийг завдсан, чөлөөтэй болсон. За эдгийг завдсан гэдэг маань мэдээж харах бол түүний идж хоол учраас эдгийг завдсан байна. Чөлөөтэй болсон. Энэ мануул маань торонд ороод торыг нь харах мэрсэн. За мөн нүхэндээ шууд шургасан байна. За 4-р хэсэгт харахтай уулзахаар ирсэн. Харахтай ярилцсан. Харин харах 4-р хэсэгт мануултай нөхөлхөөс татгалцсан. За тэмдэглэж авсан байх. За 4-р хэсгийн асуултаа танилцъя. Тодруулах асуулт. Урдын адил амьдарцгаая гэж хэлсэн нь ямар учиртай вэ? За асуултын хариултыг олохын тулд багш та бүхэн маань бүгдээрээ хамтраад уншицгаая. Мануул маргааш нь харахтай уулзахаар иртэл чи миний дайсан болохоор ээж чамтай уулзахгүй гэв. Нүхнээсээ гарч ирсэнгүй. Чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ? Бид хоёр өчигдөрхөн л найз байсан шүү дээ. Бид хоёр төр зурл найз болсон юм. Би чамайг торноос гаргасан. Чи намайг өөхөх аюулаас аварсан. Тэгвэл бид найз юм байна шүү дээ. Үгүй ээ. Дайснууд хизээж дайсан хിവэрээ байдаг. Нөхөрлөл бол төр зур. Тиймээс урдын адил амьдарцгаая. За яагаад урдын адил амьдарцгаая гэж хэлсэн нь ямар учиртай? За 6-аар тэмдэглэсэн нь харахын хэлсэн үг байна. Цэгээр тэмдэглэсэн нь мануулын хэлсэн үг байгаад та бүхэн хүүхдүүд маань анзаарч байгаа. За яагаад урдын адил амьдарцгаая гэж хэлсэн юм бол? За асуултаа тэмдэглээд аваарай. За багш нь та бүхэн хариултаа дотроо бодсон баг. Багш нь хариултаа миний бодлоор хэн нэгэнд тус хийхэд хизээч мартагддаггүй. Харах мануул хоёр дайсан мөртлөө харах түнд тусалсан. Тэрнийг анчны дороос аварсан. Энэ мануулд хийсэн хамгийн том тус байсан учраас мануул харахтаа найзлахаар ирсэн байна. Тэгтэл харин харах үгүй дайснууд хизээж дайсан хിവэрэл байдаг. Нөхөрлөл бол төр зурын.
Тиймээс л урдын адил амьдарцгаая гэсэн. За бүгдээрээ тэмдэглээд авсан ба. Ямар вэ? За асуултаа бүгдээрээ сайн уншаарай. Урдын адил амьдарцгаая гिचэлсэн нь ямар учиртай юм бол? Хэн нэгэн тус хийхэд хизээж мартагддаггүй юу? Ануул харахтаа найзлахыг хүссэн харахын хийсэн тус түүнд хизээж мартагдаагүй. Харах харин мануулыг дайсан л гэж бодсон учраас ийм хариулт хэлсэн байна. За бүгдээрээ хичээлийнхээ дүгнэлт рүү оръё. За энэ нэхээс бидний ойлгосон зүйл бол нөхөрлөл ямар нэгэн ашиг онжоо харахтаа биш цаг үргэлж бие биедээ тусалж дэмжихэд утга учир нь оршиж байдгийг ойлгоно. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.